Сайн байцгаана уу хайрт сонсогчдоо. Та нартаа биеийн эрүүл мэнд, бодол мөрөөдлийн сайн сайхан бүхнийг хүсээрэй. Энэ удаа би та бүхэндээ дэлхийн олон орныг хамарч тэр хэрээрээ үе түмэн хүмүүсийг дампууруулсан криптовалютын хатан хаан Руя Игнатовын тухай түүхийг ярихаар бэлтгэлээ. Руя Игнатова бол 1989 оны 5 дугаар сарын 30-нд Болгарын нийслэл Софи хотод төрсөн. Сургуульд орсон цагаас л хичээл номондоо идэвхтэй сурлага сайтай охин байсан бөгөөд түүнийг 10 настай байхад тэдний гэр бүл Герман руу нүүсэн байдаг. Багаасаа хичээнгүй нөөрөмгийн охин байсан болохоор дунд сургуулиа төгсөөд Оксфордын их сургуульд элсэн орсон. Сүүлд нь түүний өөрийгөө сурталчилсан материалуудаас нь үзэх юм бол тэрээр Оксфордын их сургууль төгссөнийхөө дараа Германы Констанцын их сургуульд магистрийн зэрэгээ хамгаалсан. Тэгээд хуулийн чиглэлээр докторийн зэрэг авсан гэж явдаг юм байна. Түүний зэрэгцээ хэд хэдэн орны хэлээр ярьдаг боловсралтай эмэгтэй байжээ. Нэр хүндтэй их сургууль төгсөгч төдийгүй ил ус сайтай, дээр нь царайлаг, гоо үзэмжтэй, өөртөө итгэлтэй, нүүрэмгийн зантай Руяг харсан, уулзсан хүмүүс ирээдүйн гэрэлтсэн авяас бэлэгтэй бүсгүй байна гэж дүгнэдэг байсан. Ингээд сургуулиа төгссөний дараа олон улсад нэр хүндтэй менежментийн зөвлөх McKinsey компанид ажилд орсон байна. McKinsey компани нь олон улсын банк санхүүгийн компаниудтай байнга хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг байсан бөгөөд 2009-оос 2010 онд Clever Synergies Investment Fund гэдэг Болгарын хамгийн том хөрөнгө оруулалтын компанитай нэгдсэн. 2011 онд Руя гоо сайхны салбарт хөрөнгө оруулалт хийж шинэ салбарт хөл тавьсан ч гэсэн үүндээ сэтгэл хангалуун бус байв. Санхүүгийн том мангас акулууд шиг хурдхан лод мэрэгжлийн төвшин ахиж мөнгөний пирамидын оройд ганцаараа зогсохыг зорж байлаа. Ингээд удалгүй Руя Автагаа хамт Баварид төмөрлөгийн үйлдвэр худалдаж авсан. Гэсэн хэдий ч тэд бизнесийг өөрийнх нь хуулиар явуулахыг хүссэнгүй. Үүний оронд тэд хууль эрх зүй болон санхүүгийн мэдлэгийг ашигласан. Нэг ёсонтой хуулийн цорхыг ашиглаж санхүүгээ батгахыг зорж байлаа. Санхүүгийн тайлангаа яг л цонхны чимэглэл мэт хоосон үзүүлэнгээр гаргаж бизнесийн залилангаа эхлүүлсэн байдаг. Гэсэн хэдий ч тэдний лойр төдийл удаан үргэлжилсэнгүй. Удалгүй шүүхэд дуудагдаж Руя 14 сарын тэнсэн харгалзах ял авсан бөгөөд 2014 онд тухайн төмөрлөгийн үйлдвэр нь бүрэн дампуурлаа зарласан. Хэдийгээр үйлдвэр нь дампуурсан ч гэсэн Руя бол ямар ч хохирол амсаагүй өнгөрсөн бөгөөд энэ үйл ажиллагаанаас 1 сая еврог залж чадсан байна. 2012 оны хамгийн ширүүн дуулаан бол мэдээж Майячуудын он тоолол дэлхийн сүрэл ирэх тухай дуулаан байлаа. Мэдээж энэ нь хуурамч дуулаан байсан ч гэсэн энэ Руяд боломж болж харагдсан. Энэ нь бол биткойн. 2008 онд дэлхий дээр биткойныг анх олон нийтэд нэвтрүүлсэн Сатоши Накамото гэдэг хүний бичснээр бол санал болгож байгаа гол үзэл баримтлал нь төвлөрсөн криптовалют бөгөөд криптовалют нь банкны ямар ч зохицуулалтанд хамаарагддаггүй гэдгээрээ онцлогтой. Криптовалютыг банк гаргаагүй. Тэр бол тодорхой алгоритм ашиглан онлайнаар тооцогддог хөрөнгө юм. Баялагын уул уурхай гэж нэрлэгддэг биткойныг олборлсны дараа та онлайнаар худалдаа хийж болно. Биткойны тоо хязгаарлагдмал буюу дээдл нь 21 сая. Биткойны анхны багцыг 2009 онд олборлож байжээ. Тэр үед энэ тухай хүмүүс сайн мэддэггүй байсан болохоор тийм ч үн цэнтэй биш байсан. Харин 2010 онд анхны биткойны гүйлгээ хийгдсэн бөгөөд Флорида мужийн программист нэгэн залуу анхны биткойноор 2 ширхэг пицца худалдаж авсан байдаг. Одоо эргээд бодох юм бол энэ пицца дэлхийн хамгийн үн цэнтэй тансаг хоол юм шиг санагдаж байгаа. 2010 оны 7 дугаар сард биткойны үн $0.10,800-оос эхлээд $0.10,80 болж өссөн. Энэ нь бол одоо ингээд бодоход тийм ч сүртэй харагдахгүй байгаа боловч үндсэндээ бол 10 дахин өссөн гэсэн үг. Иймээс тухайн үйл явдал зарим нэг хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн. 2010 онд $1 болж бүр огцом өссөн. Харин 2012 онд $12.60 болсон. Энэ тоо ч гэсэн сүртэй харагдахгүй байгаа ч гэсэн 2 жилийн дотор нэг ширхэг биткойн $1,575 болж өссөн гэсэн үг. Одоо бол дэлхий дээр биткойнтой холбоотой маш олон платформуд байдаг болсон. Олон ч хүмүүс анхаарлаа хандуулж эхэлсэн бөгөөд тэдний нэг нь бол
Руя байсан мэдээж. Ингээд Руя биткойны арилжаанд оролцож үзсэн бөгөөд үнэхээр ч түүний азна гэж $12.6 худалдаж авсан биткойн нь $110 болж өссөн явдал. Руя үүнд бол маш их цочирдож мөнгө олох одоо ийм амархан юм гэж юу гэж ёстой алмаарсан. Ингээд түүний мөнгө өсгөх хүсэл шунал улам бүр бадарч өөрийгөө ч барьж дийлхэ байсан. Руя биткойнтой төстэй өөр нэгэн зоосон арилжааг өөрөө үүсгэх хүссэн байна. Ингэж чадах юм бол тэр маш хурдан бөгөөд илүү их мөнгө олж баяжих зам нь шулуулах юм байна гэж бодсон. 2013 онд Руя хүмүүстэй хамтран шинэ криптовалютыг үүсгэсэн. Гэхдээ тэр үед өөрөө ч одоо энэхүү арилжааныхаа талаар бүрэн дүүрэн мэдлэггүй байлаа. Тэрээр хамтрагчтайгаа нийлж гаргасан Bitcoin гэх энэхүү зоосон арилжаагаа дэлхийд дээрх дараагийн өндөр ашигтай биткойн болох болно. Энэ бол дэлхийн ирээдүйн гол валют гэж итгэж болно хэмээн олон нийтэд сурталчилж байсан. Гэвч энэхүү биткойны схем нь бол үнэндээ ловер байсан. Криптовалют бол мөнгөн тэмдэгт биш. Хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээнд оролцоогүй. Тийм учраас Руя болон түүний хамтрагч нар гүйлгээг зөвхөн өөрсдийн сервер дээр л харагдуулахаар тохируулсан байсан. Тэгэхээр зэрэг биткойны өсөлт уналтыг Руя болон түүний хамтрагчид өөрсдөө удирдах гэсэн үг. Тэд хэдийгээр гайхамшигтай уран сайхан үгээр биткойноос сурталчилж байсан ч тэрхүү валют алт болон мөнгө болгож хөрвүүлэх боломжгүй учраас эцэстээ энэ төсөл нь төмрийн үйлдвэр шиг нь л мөн давхурсан. Үүний үр дүнд маш олон хөрөнгө оруулагчид их хэмжээний алдагдал хүлээсэн байдаг. Гэсэн ч гэсэн стартап төслийн гол гишүүд нь бол ашиг олсон хэвээр байсан. Энэ үед Руя арилжааны бүх үйл ажиллагаанд аль хэдийн идэвхтэй оролцдог болсон бөгөөд арилжааны нарийн ширийн алхмууд болон нарийн төвөгтэй байдлыг мэдэх тусам түүнд улам донтож эхэлсэн байдаг. Руя төслийг арай удаан үргэлжлэнэ гэж бодож байсан ч түүний санснаар болоогүй. Гэхдээ түүний олсон мөнгө нь маш их гэдэг ойлголтоос ч их мөнгө байлаа. 2014 оны 8 дугаар сард бараг 1 жилийн турш маш нямбай бэлтгэл хийсний дараа Руя арилжаанд дахин нэгдсэн бөгөөд хуучин хамтрагч Себастьян Гринвудтэйгээ дахин нэгдсэн. Ингээд тэд түүний их нутаг Балгарт нэгэн крипто валют худалдаанд гаргалаа. Энэ бол OneCoin. OneCoin бол хамгийн төгс валют гэж Руя мэдэгдэж байв. Тухайлбал хязгаарлагдмал гаралт нь инфляцийн уналт үүсгэхгүй, блокчейн технологиг ашигладаг, хуурамч бус гүйлгээний аюулгүй байдлыг бүрэн хангасан, нэмэн өвтгөх нь хязгааргүй гэх мэт маш олон давуу талуудтай хэмээн тайлбарлаж байлаа. Мөн бас OneCoin нь бүрэн хувьсах чадaltaй дижитал валют юм. Тийм ч болохоор дэлхийн тэргүүлсэн дижитал валют болно хэмээн мэдээлэл гаргасан. Гэсэн хэдий ч тэд гаргасан биткойндоо өчүүхэн ч санаа тавьдаггүй мөртлөө илүү хурдан, илүү аюулгүй, илүү хямд гэсэн уриалга ухуулгыг олон нийтэд тарааж байсан. Өмнөх биткойноос авсан туршлагандаа тулгуурлаад эдгээр сурталчилгаа гаргахад хүрсэн байдаг юм байна л да. Тэдний сурталчилгаа маш жигд явж исэн болохоор OneCoin аль хэдийн эрчимтэй хөдөлгөөнд орж ердөө 3 сарын дотор дэлхийн 113 орныг хамарч 43 мянган үйлчлүүлэгч нэгдсэн нэлээд том гэр бүл болж чадсан байдаг. Үүндээ OneCoin бол биткойны сайжруулсан хувилбар юм л да. Нэг дэвшилтэт зүйл бол хүмүүсийг ажилд авдаг болсон явдал байлаа. Нэгдүгээрт OneCoin динамик болон статистик тохиргоотой. Хоёр хэсэгтэй орлогын системтэй. Статистик систем нь энгийн бөгөөд ойлгомжтой. Үйлчлүүлэгчид нь худалдан авалтын багцын төвшнгөөс хамаарч жетон авдаг. Уул уурхайн компаниуд OneCoin-ыг олборлож болно. Өөрөөр хэлбэл OneCoin-ыг жинхэнэ алт мөнгөөр сольж болно гэсэн үг. Худалдан авалт нь маш олон түвшинд хуваагддаг. Анхан шатны үнэ нь €130, дэвшилтэт хувилбар нь €530, мэргэжлийн зэрэглэлийнх нь €1030, гүйцэтгэх захирлын түвшин нь €3030, магнатын түвшин €5030 гэсэн түвшингүүдтэй. Дараа нь олон хүн худалдаж авдаг боломогдсон багцын дээд хэмжээг цааш нь үргэлжлүүлээд €225,500 болгосон байдаг. Орлогын динамик хэсгийн хувьд бол энэ нь зөвлөмж лавлгааны шагналаас бүрддэг юм байна. Гэсэн хэдий ч олсон мөнгөний 40%-ийг нь бол хүчээр жетон болгодог бөгөөд үүнийг нь бэлэн мөнгөнд хөрвүүлэх боломжгүй.
OneCoin зөвлөмж ажиллагааны төвшөндөө маш өндөр урамшууллыг санал болгодог. Нэгсэндээ та хэн нэг хүнд койныг санал болгож бусдыг одоо арилжаанд татан оруулах зөвлөгөө өгнө гэсэн үг. Үүний хариуд жишээ нь одоо таны санал болгосон хүн 5,030 еврогийн багц худалдаж авсан бол таны урамшуул нь 500 евро гэх мэтээр урамшуул нь явагддаг. Энэ мэт олон төрлийн урамшууллууд багтдаг. Тухайлах юм бол байгууллагын шагналт, гүйцэтгэлийн урамшуулал, урамшууллын урамшуул гэх мэт. Товчхондоо та илүү их зөвлөмж өгөх тусам, илүү их хүн элсүүлэх тусам бонус өндөр болох бөгөөд пирамидын орой руу өгснөө гэсэн утгатай. Нэгсэндээ пирамидын схем юм. Манай Монголд ч гэсэн иймэрхүү дорой хүн элсүүлсний урамшуулалттай биткойнууд орж ирж исэн шиг санагдаж байна. За ингээд үйлчлүүлэгчдийг олноор татсан бас нэг шалтгаан нь бол үүсгэн байгуулагч Роягийн олон дээд сургууль төгссөн боловсролын намтар болон хэд хэдэн криптовалютын компаниудын зөвлөх гэж танилцуулсан тухайн биткойных нь пэйж хуудасны сурталчилгаа байлаа. Тэр бусдын нүдэн дээр эрх мэдэлтэй, амжилттай яваа төгс хүний дүрийг бүтээж байсан тул түүнийг криптовалютын хатан хаан гэх болсон. Роя бусдын харцыг булаасан хурц тод өнгийн гайхамшигтай хэнцэр хувцс өмсөж, уруулаа улаанаар будаж, амжилттай яваа хүний янз аягийг үзүүлж, дэлхийд даяар криптовалютыг сурталчилдаг байсан. 2014 онд Роя Болгарын хамгийн амжилттай яваа бизнесмен эмэгтэйгээр тодорсон олонний дунд түүний нэр хүнд болон биткойных нь арилжааг маш их өсгөж өгсөн байдаг. 2015 онд Роя Европын холбооны улсын зүүн өмнөд хэсгийн бизнесмэнүүдийн дээд хэмжээний уулзалтанд оролцсноо барахгүй тайзан дээрээс үг хэлэх эрх олдсон. За тэгээд ч зогсохгүй 2015 онд Роя Forbes сэтгүүлийн нүүрэнд зураг нь тавигдаж түгэрч барахгүй сэтгүүлийн энэ дугаар нь 2 дахин их тоо хэмжээтэйгээр хэвлэгдсэн учраас энэ бүхэн OneCoin-ыг алтан брэнд болгох том сурталчилгаа болсон байдаг. Ийм хурдцтай бас хүчтэй сурталчилгааны үр дүнд OneCoin-ы арилжаа бараг л үерийн ус шиг хүчтэй салхи шиг цаг минутаар дэлхийг хамарсан өргөн сар хүрээтэй өрнөж байсан. Өндөр зэрэглэлийн олон албартнууд ч түүний арилжаанд оролцож байв. 2016 онд Лондонгийн Уэмбли цэцэрлэгт хүрээлэнд Роя танилцуулга сурталчилгаа хийсэн бөгөөд үүнд 90,000 хүн цугларсан. Тэрээр 2014 оноос 2017 он хүртэл 3 жил арай хүрэхгүй хугацаанд хамгийн багадаа л 4 тэрбум евро цуглуулсан байдаг. Гэхдээ хожим нь бол шинжээчид наривчлан үзээд OneCoin-ы ашиг 15 тэрбум еврод хүрсэн гэж үздэг. Тэрээр олон орноор аялж дээд зэрэглийн үдшилэг цэнгүүнд оролцож байсан нь манай койныг худалдаж аваарай хэмээн дэлхийд даяар хашгирч байгаатай адил байлаа. Роя Болгар болон Европ мөн Америк зэрэг улсуудад маш олон тооны харш худалдаж авсан. Гэхдээ зөвхөн Роя л ганцхан орлого олсон юм биш. OneCoin-ыг сурталчлагч болон худалдан авагчид ашиг олсон. Гэсэн хэдний ч тэдний олсон мөнгө Роягийн олсон мөнгнөөс ялгаатай нь тэдний ихэнх нь OneCoin-ы виртуал үнцнээс ашиг олсон. Нэг ясандаа виртуал ашиг гэдэг нь пирамид системийн хувьд ашиг олсон мэт тоон үзүүлэлт нь хичнээн төд өдөн мянга сая гэж харагддаг ч банкнаас авч болдоггүй. Зөвхөн аппликейшн дотор л харагддаг тоо гэсэн үг. Пирамид залилангийн ганц үнэ нь зохион байгуулагчид нь бодит ашгийг авдаг. Койны ханш аппликейшнаас харахад бол хэдэн 10 дахин өссөн байсан. Үүнийг харсан хөрөнгө оруулагч үйлчлүүлэгчид нь бол баярлсандаа бараг нойрон чөрөхгүй байсан. Тэд өөр дээрээ байгаа койн бушуухан зарж бэлэн мөнгө болгоод дэлхийг тойрон аялна, том байр хауста болно гэж өөрөөхөө мөрөөдөлтөй автаж байсан. Биткойн сонирхогч Тимоти Кари гэдэг нэгэн залуу OneCoin-ыг судалж байгаад нэгэн хэвийн бус гажиг олж илрүүлсэн байна. OneCoin-ыг нээгээд ороход блокчейн байхгүйсэн. Блокчейн гэдэг нь бол одоо мэдээллийг гинжин хэлбэрээр тараан хадгалдаг дижитал бүртгэлийн технологи бөгөөд зөвхөн одоо нэг компани серверт биш интернет бүхий олон мянган компьютерт ижил хуулбараар хадгалагддаг мэдээлэл тэмдэглэл юм л да. Чейн буюу гинж гэдэг нь блокууд бол яг гинжин холбоогоор дараалан холбогддог бөгөөд нэг блок нь өөрчлөгдөх юм бол дараагийн бүх блок эвдэгддэг.
Нэг хүн одоо хуурамч гүйлгээ хийлээ гэхэд бол бусад хүмүүст шууд харагдана. Ийм л одоо ил тод шалгаж болдог систем юм байна. Гэтэл OneCoin-ы арилжаан дээр бол энэ байхгүйсэн. Тиймээс энэ бол лойр байх магадлал өндөр юм байна гэсэн дүгнэлтэнд бол Кари хүрээд гэхдээ тэрээр бол энэ тухай олон нийтэд мэдээлэл хийгээгүй. Харин үүний оронд OneCoin-ы оролцогч Jane McCartney-тай холбогдож энэ тухай маш олон баримт харуулж бүх үннийг хэлдэг. Jane бол Roya-гийн тайлбарын шоунд нь оролцож чихээрээ сонсоод маш ихээр догдолж миний амьдралд тохиолдох цорын ганц алтан боломж байна гэж бодоод 10,000 еврогийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл удалгүй түүний оруулсан 10,000 евро нь 100,000 болж өссөн байсан. Дэгмэгцэн бүсгүй баярлаад найз нөхдөө хамаатан саднаа уг coin татан оруулж өөрөө дахиад 250,000 еврогийн coin-ыг авахар бэлтгэж байсан байгаа. Яг тэр үеэр нь Кари түүнтэй видео колл хийж блокчейн технологи байхгүй байна гэдэг нь хууль бус юм аа. Энэ бол лойр байх өндөр магадлалтай гэдгийг нь хэлсэн байж л дээ. Тэгсэн чинь Jane бол маш их уурлаж чи надад худлаа ярьж байна. Би шийдвэрээ аль хэдийн гаргачихсан. Би дахиж хөрөнгө оруулалт хийж coin авах болно гэж зүтгэсэн байгаа. Хэдийгээр тэгж зүтгэж байсан ч гэсэн тэрээр гэр бүлийнхэн болон найз нөхдийнхөө хөрөнгөний аюулгүй байдлыг харгалзан үзэх хэрэгтэй болсон учраас OneCoin-ы удирдлагуудтай холбоо барихыг оролдож эхэлсэн. Ингээд нэлээд олон мэйл явуулсны эцэст нь 2017 оны 5 дугаар сард дээд удирдлагаас ийм мэйл хүлээж авсан байна. Блокчейн технологи нь маш тогтворгүй учраас бид энэ технологиг OneCoin-д нэвтрүүлээгүй маа. OneCoin одоогоор бол SQL сервер дээр суурилсан мэдээллийн сантай гэдэг хариу ирсэн. За энэ SQL програм нь бол банк, санхүү, онлайн дэлгүүр, эмнэлэг, бүртгэлийн систем, тайлан анализ зэрэгт бол ашиглагддаг юм байна. Тухайлах юм бол одоо бидний сайн мэдэх банкны аккаунт, Facebook-ийн лайк, коммент зэрэг нь бол яг л одоо энэ SQL сервер шиг тийм өгөгдлийн санд хадгалагддаг гэсэн үг. SQL сервер нь бол өгөгдөл нэмж болдог, устгаж болдог, өөрчилж болдог, мөн өгөгдөл хайхад бас ашиглаж болдог юм байна. Тийм ч болохоор үн болон тоо хэмжээ бусад мэдээллийг арын хэсгийн ажилтнууд гараараа шивж оруулж болдгоо гэсэн үг. Урдных нь Bitcoin-оос үнэндээ нэг чанарын ялгаагүй бүгд л адилхан дотоод сервер дээр явагдаж байгаатай адилхан. Тоон үзүүлэлт хичнээн өндөр харагдаж байсан ч энэ бол үйлчлүүлэгчдэд ямар ч хамаагүй. Хүн бүрийн coin саяар үнэлэгдэхээр харагдаж байсан зүгээр л хий тоо. OneCoin бүрэн либералчлагдаагүй учраас мөнгө болгон хувиргах боломжгүй. Хэдийгээр маш цөөн тооны хүмүүс үннийг мэдэж байсан ч OneCoin-ы тасралтгүй хүчтэй сурталчилгаанд дарагдаад олон хүмүүст нөлөөж чадахгүй байсан. Тэгээд ч олуулаа албан ёсоор нэгдэж нийлээгүй л бол ганц нэг хувь хүний хүчин чадал бол мэдээж хязгаарлагдмал шүү дээ. Үүнийг бол та бид нар ч мэднэ. Хичнээн одоо шудраг ёсны төлөө байсан ч ганц хоёр хүний дуу хоолой гэдэг бол ямар нэг байдлаар хязгаарлагдаж л байдаг. Тэгээд ч тэр үед бас бусад одоо криптовалютад аль хэдийн эмх замбраагүй байдалд орсон байсан. Роя хэмээх энэ галзуу эмэгтэй тарих угаалтанд ор хүмүүс бүгд түүнд итгэж бараг амиа өгөхөөс наахнуур хамгаалж, тойрч, бүчиж байлаа. Анх Балгаар улсад нээгдсэн болохоор төв офис нь Софи хотын төв талбайд байдаг байсан учраас биткойны уналтын асуудал болоход Софи хот бол жинхэнэ дайны талбар болж байсан. 2015 оны 9-р сарын 30-нд Болгарын санхүүгийн хяналтын хороо энэхүү OneCoin-ы ямар нэг зүйл нь буруу байгааг анзаарсан. Тийм ч учраас криптовалютын болцсошгүй эрсдлийн талаар иргэддээ зориулж анхааруулга гаргаж үүндээ бол OneCoin-ыг онцлон дурдсан байдаг. Тийм ч учраас Роя Болгар дахь бүх үйл ажиллагаагаа зогсоосон. Тэгсэн мөртлөө бусад улс орнууд бүх дэлхийд даяар хийх сурталчилгаа мэдээлэлээ бол улам цааш нь түгээж байсан. 2016 оны 2 дугаар сард Их Британийн Daily Mirror сонд OneCoin-ы худал хуурмаг үйл ажиллагааг шууд онцолж OneCoin бол хурдан баяжих хүмүүсийн хүсэл мөрөөдөлтөөр тулгуурласан санхүүгийн лойр. Coin нь бол ямар ч үн цэнэгүй гэдгийг баримттайгаар нийтэлсэн байдаг.
Үүнээс сарын дараа Норвегийн шууд борлуулалтын хорооч мөн пирамидын схемийн ловер гэдгийг нь анхааруулж ард иргэддээ мэдээлэл гаргасан байна. 2016 оны 12 дугаар сард Италийн монополийн эсрэг байгууллага мөн л OneCoin-д хориг тавьж худалдаж авах сурталчилгыг хориглосон. Ингээд 2017 он гарахад Унгар, Хорват, Герман болон бусад улсууд мөн л одоо пирамид схемийн ловер гэж зарлаад хориг тавьсан байдаг. Ингээд удалгүй мөрдөн шалгаж эхэлсэн. 2017 оны 6 дугаар сард OneCoin компани Вьетнамын засгийн газраас зөвшөөрөл хүссэн. Энэ нь бол зүүн өмнөд Азийн анхдагч орн байсан. Тухайн үед засгийн газрын зөвшөөрөлтөд криптовалютуудын арилжаа маш өндөр байсан учраас тийм зөвшөөрөл авсан байдаг. Энэ нь мөн л одоо олон мянган жирийн хүмүүс OneCoin-ийн ловерт нэгдэх аюултай байсан. Ийхүү зөвшөөрөл авснаас 3-4 хоногийн дараа Вьетнамын төлөвлөлт хөрөнгө оруулалтын яам нь манай улсын засгийн газар OneCoin компанид койн арилжааны ямар ч зөвшөөрөл олгоогүй гэж ард иргэдтэй албан ёсны мэдээлэл гаргасан байна. Гэтэл засгийн газрын зөвшөөрөл хэмээн олон нийтэд илгэж үзүүлж байсан бичиг баримт нь хуурамч болох нь батлагдсан. Ядуу буурын орон гэдгээр нь засгийн газрын зөвшөөрөлтэй гэж нэг ёсондоо хулигдсан байна л да. Маш олон улс орнууд OneCoin-ийн худлах хуурмаг гэдгийг ард иргэдтэй зарлж байгаа учраас энэ компани одоо цаашид хөдлөх, ловердох боломжууд нь хаагдаж эхэлсэн байдаг. 2017 оны 10 дугаар сард OneCoin-ыг худалдагч болон худалдан авагчид бүгд одоо Португалийн нийслэл Лиссабон хотод дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан. Энэ уулзалт хуралдаанаар хилцэх гол асуудал нь бол OneCoin-ыг мөнгөжүүлэх буюу кредитийг хөрвүүлж мөнгө олгохыг зорж байсан. Урд нь хэд хэдэн удаа ингэж ярилцсан боловч удаадараа хоошилж байсан байдаг. OneCoin-ийн үндсэн гишүүд нь дотоод зах зээлд нэвтрэх боломжтой ч гэсэн еврогоор солих гэхээр өдөр тутмын гүйлгээний хязгаар нь маш бага байсан. Их хэмжээний худалдан авалт хийсэн хүмүүсийн тоо олон байсан учраас тэдэнд буцаан олголт хийх нь мэдээж боломжгүй зүйл. Тийм ч учраас компани нэр хүнд навс унсан. Хүмүүс маш их айж сандарч байлаа. Энэ уулзалтанд Руя биеэрээ оролцоно гэж мэдэгдсэн. Ингээд хүмүүс түүнийг тайзан дээр гарч ирэхийг хүлээж байх хооронд эмэгтэй аль хэдийн зугтчихсан байсан. Хинч түүнтэй холбогдож чадаагүй. Тэр бүхэл төв офис нь өөрсдөө ч холбогдож чадахгүй болсон. Руя мөнгө аваад зугтсан бөгөөд хамтрагч Себастьян хүртэл хурал дээр түүний зугтсныг мэдээд уйлж исэн гэдэг. Байдал ийм байхад хүртэл зарим хүмүүс Руяд итгэсэн хэвээр байсан. Руягийн мөнгөнд шунсан дээрэмчид түүнийг хулгайлсан бахаа гэцгээж байлаа. Руя Лиссабоны уулзалтаас 14 хоногийн дараа Грекийн нийслэл Афин руу явхаар онгоцонд суусан бөгөөд түүнээс хойш түүнийг дахин хэн ч хараагүй. Түүний зугтсны дараа компани шууд хаагдчихаагүйтэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан бөгөөд Руягийн оронд түүний дүү Константин Игнатов захирал болсон. Хүмүүс сонь санагдчихэж магадгүй л дээ. Ийм их алдагдалд орчход байхад яагаад компани үйл ажиллагааг хаахгүй байгаа юм бэ гэж. Гэхдээ энэ тэгээд шууд хаачгаж болдог тийм амар зүйл биш юм байна л да. OneCoin анх пирамидын схемээр төлөвлөгдсөн байсан болохоор дээд түвшний захирал Руя эсрэг арга хэмжээг аль хэдийн бэлтгэсэн байдаг. Энэ нь юу юм бэ гэхлээр зэрэг олон шатлалт корпорацийн өмчлөлийг ашиглах буюу одоо компаниг салбарлах аргачлал юм байна. Тийм ч учраас энэ компани Дубай болон зарим алслагдсан орнуудад бүртгэлтэй байдаг байсан. Компани салбарлсан тэр тусмаа олон орнуудад үйл ажиллагаа явагдаж байгаа болохоор мөрдөн байцаалт явуулах, нотлох баримт цуглуулах үйл явц нь бол маш хүнд хэцүү байсан. Нотлох баримт цуглуулах, мөрдөн байцаалт явуулах үйл ажиллагаа үндсэндээ 2 жил гаруй үргэлжилсэний эцэст 2019 оны 3 дугаар сарын 6-нд Константин Игнатов Лос Анжелесийн онгоцны буудлын дээрээс холбооны мөрдөх товчооныхонд баригдсан. Олон сая долларын үнэтэй санхүүгийн пирамид схемүүд болон цахим заллин, мөнгө угаасан гэх мэт олон гэмт хэрэгүүдээр яллах дүгнэлт гаргасан байдаг. Эдгээр Руяг хаана байгаа болон амьд өгснийг нь мэдэхгүй ч гэсэн Руягийн эсрэг мөн яллах дүгнэлт гаргасан байдаг.
Константиныг баривчлагдсанаас хойш нэг их удалгүй Роягийн буруугаа хүлээхээр шүүхтэр өөрөө ирсэн байна. Тэрээр OneCoin болон бусдыг заллим ихэлсэн мөнгө угаасан гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн байна. Роягийн үйлдэлсэн цуврал гэмт хэрэгт нь шүүхээс түүнд 90 жилийн ял оноосон. Харин Константин ялын хэмжээгээ хөнгөрүүлэхийн тулд цагдаа нартай хамтран ажиллаж, Роя болон компани талаар зарим гол сэжүүрүүдийг ярьж өгсөн байдаг. Гэхдээ тэр Рояг бол хаана байгааг мэдэхгүй байсан. Энэхүү лойр их газрын хятад болон Хонконгт ч орж ирсэн байдаг. Тэр ч утгаараа түүхэнд хамгийн том хэмжээний лойр гэж нэрлэгддэг гинэ. Гэхдээ энэ бол төгс лойр байгаагүй, харин ч эсэргээрээ алдаа татгдлаар дүүрэн байсан. Тухайлбал coin гараад л 2 дахь жилд нь Болгар улс анхааруулга гаргасан. Тэгээ бас нэг хачин зүйл нь улс орнууд энэ coin-ы талаар анхааруулга мэдээллүүд гаргаад багт лойр цаашаа үргэлжилсээр байсан байдаг. Роя гэгч энэ эмэгтэйгийн боловсрол, ажлын туршлага, карьерийн талаарх мэдээлэл нь бас их эргэлзээтэй. Үнэн гэж үзэхэд хэцүү, ихэнхдээ зохиомл байсан. 2015 оны 5 дугаар сард Forbes сэтгүүлийн нүүрэн дээр гарсан зураг нь үнэндээ түүний зураг биш байсан. Өөр хүний зураг байсан. Харин Роя Forbes сэтгүүлд мөнгө төлж сэтгүүлийн дотор байх хавцралтанд нь зар сурталчилгаагаа оруулаад тэр сурталчилгаан дээрээ өөрийнхөө зургийг тавьсан байсан. Тэгээд одоо энэхүү сурталчилгаанд авахулсан хавцралтын зургаа coin арилжааныхаа сурталчилгаанд ашиглаж Forbes сэтгүүлийн нүүрэнд тавигдаж ярилцлага өгсөн мэтээр худлаа ярьж байсан байдаг. За нэг ийм лойрчин эмэгтэй хэрэг байлаа. Та бүхэн маань ч гэсэн аливаа арилжаа 8 маш их улс хууртай хандаж, нягтлж, шалгаж, долоо хэмжиж нэг огтол гэдэг шиг одоо долоо хэмжиж байж үйлдэл хийгээрээ. За түүнээс биш одоо ганц удаагийн өдрийн хоолнд уригдсны төлөө үнэгүй хоолноос болж одоо аливаад амархан итгэх хэрэггүй шүү гэдгийг сануулъя. За ингээд саатан сонссон та бүхэнд баярлалаа. Баяртай. Лайк, subscribe дарахаа битгий мартаарай.